Хей, юу яцсан Томигийн тулгай байна. Та бүхэнд энэхүү гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Монгол улсын хэмжээнд одоогийн байдлаар 150,000 гаруй оюутнууд ихтэй сургууль суралцдаг. Мэдээж тэд бүгд өөрсдийн гэсэн хүсэл эрмэлзэл зорилго сонирхолтой. Харин Монгол нийт оюутнуудын чадвар дэлхийн дахинд хэр үнэлэгдэж чадаж байгаа вэ? Бид цаашдаа юун дээр анхаарах ёстой вэ гэдэг асуултуудад тохирсон хариулт олоход тун хэцүү. Мэдээж оюутан бүр тухайн сургуульд үзэж байгаа мэргэжлийн хичээлээ сайтар судалж академик чадваруудыг өөртөө суулгаж авах ёстой. Үүний хажуугаар оюутан бүрт байх ёстой чадваруудын нэг бол soft skill буюу зөөлөн чадварууд. Soft skill нь таны амьдрал болон ажил карьерт гэх мэт зүйлүүдэд маш чухал хэрэгтэй. Дэлхийн олон улсын байгууллагуудаас мэргэжлэрийн төгсөөд ажиллаж байгаа залуучуудын дунд судалгаа явуулж үзэхэд нийт хариултын 74% нь мэргэжлэрийн төгсөөд ажлын байран дээр soft skill хэрэг болдог гэсэн байдаг. Soft skill багаар ажиллах, харилцааны, шинийг санаачлах, суралцах, хөрвөх, төлөвлөх болон өөрийгөө удирдах гэх мэт чадварууд ордгоос гадна маш олон төрлийн чадварууд багтдаг. Та ямар шилжилт орсон хүмүүстэй л ажиллаж, үргэлж цуг байх бөгөөд багаар хамтарч ажиллах, тэднийг ойлгож, бие биенээ дэмждэг байх нь зайлшгүй чухал бөгөөд багаар хамтарч ажиллах чадвар бол сурагч чадваруудын нэг зайлшгүй юм лээ. Харилцааны ур чадвар. Мэдээж хэн хүнтэй харилцаад ойлголцдог, өөрийгөө бүрэн дүрэн илэрхийлж чаддаг, бусдыг сонсч чаддаг байх нь энэхүү чадварыг сурах ёстой гэж байна. Баг хамт олонд хүн бүр өөрөөсөө гэсэн онцгой шинэлэг санаануудыг гаргадаг бөгөөд хамгийн чухал нь бүтээлчээр шинийг санаачилж, аливаа асуудлыг шийдэж, үүнийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх чухал бөгөөд бусдын санааг ч гэсэн хүндэлж дэмждэг байх хэрэгтэй. Хүн төрхөөсөө хүртлээр суралцдаг гэж ярьдаг. Техник технологийн хурцтай хөгжиж байгаа энэ мэдээллийн 90 бид үргэлж суралцаж, дасан зохицож байх хэрэгтэй бөгөөд техник технологиг өөрсдөө хэрэгтэйгээр ашиглаж сурах хэрэгтэй. Орчин үед ямар чиглэлд олон талын мэдлэг зайлшгүй чухал болсон. Тийм учраас бид аливаа шинэ мэдлэгийг өөрсдийн болгож суралцахын тулд хөв чадвараа хөгжүүлэх нь нэг шаардлагатай. Төлөвлөгөөгүй зорилго зүгээр л хүсэл гэдэг шиг бид аливаа зүйлийг хүсэж байвал маш нарийн төлөвлөж үүний араас тест дараатайгаар үргэлж урагшлах хэрэгтэй. Хэрвээ та өөрийгөө удирдах чадах юм бол бүхэл зүйлийг удирдах чадна гэсэн үг. Өөрийгөө удирдах гэдэг нь та өөрийн сэтгэл хөдлөлөө, өөрийн үйлдэлээ, өөрийн шийдвэрээ удирдах гэсэн үг юм. Өнөөдрийн бичлэгтээ та бүхэнд soft skill буюу зөөлөн чадваруудын тухай ойлголтыг өгөхийн хажуугаар ямар чухал вэ гэдгийг ойлгуулахыг хичээлээ. Soft skill гэдэг нь өөрөө маш өргөн хүрээлэнтэй учраас та бүхэн өөртөө дэлгэрүүлж судлаад энэхүү чадваруудыг эзэмшээсэй гэж хүсэж байна. Баярлалаа.